би харуулах гэж юм. Тэгээд иймэрхүү юм харж чаддгүй хүмүүсээ байвал сонсоод исэн чи өсөө бүр аюу зөөлх яриад бараа очихоор мөнгөийг явуулна. Хар масктай, хар малгайтай. Хар гүйтгтэй хүн ингээ араас гарч ирдэг байхгүй. Чумоо хүндээ л хэдэн Уучлаарай та боломжтой бол миний мөнгийг өгчөж болох уу? Бүгдээрээ сайн уу? Шинэ влогта тавтай морил. Хүлд орсон хагас бүтэнсээ өдрүүд гэсэн байсан влог байсан шүү дээ. Энэ влог надад нэлээд адлын явдалтай биш санагдсан байхгүй юу? Тэгээд ийм хагас бүтэнсэнд л болоод сүүл явдлаа байхгүй юу? Нэг сар гарангийн бичлэгийг нийлүүлээд оруулсан. Нэг влог болоод оруулсан. Тэгээд угаасаа хугацаа нүртээсэн болохоор ингээ нэг тийм олон сонирхолтой юмнууд болсон баг. Тэгээд сая болохоор яг ганцхан өдөрт амар их юм боллоо. Тэгээд энэ влогт тэрний талаар гарах болно. Заримыг нь бичиж чадаагүй байхгүй юу. Тэгээ тэрийг одоо зүгээр өөрөө суугаа ярих чинь. Төвшөө хужирт ажиллаар яваад 7 хоног юм яв. 5 хоног ажиллаар яваад онц дүмд гэж ярьж болох юм уу? Онц дүмдийн сизон 3 нь гарах гэж байгаа юм билэ. Тэгээд төвшөө нөгөө зохиол дээр нь туслах байдлаар за ямар ч гэсэн зохиол дээр нь ажиллалцсан. Тэгээд тийм ретрит байдлаар ажиллана гэдээ хужирт явцгаасан. Ганцаараа үлдчихэж байгаа эхний өдөр лазерны цагтай байж тараад байрсны нэг тийм эвгүй юмнууд харж чаддаггүй хүн байх юм бол энэ хэсгийг алгасаарай. Ер нь бол нэлээд эвгүй харагдаж байгаа. Үцгэе. A few hours later. юу болсон бэ гэхлээр байна уу? Тэгэхээр ингэсэн юм. Яах гээд байгаа юм бэ? Вау. Өнөөдөр бол үнэхээр намайг сорьсон өдөр байлаа. Би одоо ярьж болох уу? Би IPL лазерт орж байгаа байхгүй юу? Тэгээд 21 хоногийн өмнө орсон. Сая тэгээд 2 дахь оролт нь гээд дахиад 21 хоногийн дараа орж байгаа юм. Эхнийхээ лазерыг хийх гээд орсон чинь манай үзүүлсэн юм чи надад тэгсэн байхгүй юу? Чи ингээд нүүрэн дээр чи ургацаг, хүзүүн дээр чи ургацаг байгааг мэдтгүү гээд. Тэгээ би what? Юу ургацаг гээд. Ургацаг гэж баг амьдралдаа анх удаа сонссон заяа. Тэгээд яасан гэсэн чинь тийм ургацагтай байсан би. Нүүрэн дээр байсныгаа болохоор би зүгээр л өнөсөө тоол бисгүй бол одоо юу гэдэг нөгөө батганы одоо бор сорив ч юм уу тэгж боддог байсан байгаа байхгүй юу. Тэгээд хүзүүн дээрхээ бол өмнө анзаарч ирсэн. Нэг удаа ингээд арс арчилгаагаа хийжсэн чинь миний хүзүүний энд яалчгүй нэг юм том юм өмнө нь хідэж байгаагүй нэг юм том юм гарцсан байсан байхгүй юу. Тэгээ батга биш. Тэгээ би энэ ер нь арсан дээр ингэж гардыг бах та гэж тухайн үедээ бодож бол нэг serious өөр юм бодоагүй өнгөрсөн юм. Тэгсэн чинь тэр юм ч маань ер нь бол ингээ ургацагтай болсон байна. Ялангуяа нүүрэн дээр чи хүзүүн дээр чи нийлээ их байна. Гээд ургацаг гэхээр амар сонин муухай сонсогдох юм аа. Тэгээд юунаас болж гардаг вэ гэхлээр тасгал хөдөлгөөн хийх, хөлрөх, савнд суух зэрэгээс одоо зүгээр нэг жижиг ургацаг байлаа гэхэд тэр нэг улам сэдрээд олон болох магадaltaй л байдаг юм байна л та. Тэгээд би нэг үлгэн салгаан 2 сар фитнест явсных одоо тэгсэн юм байна гэж ойлгож байна одоо. Тэгээд өнөөдөр ургацгаа авахус ургацгаа юм ургах гэж байгаа юм шиг л. Арьсан дээр ургаж гарсан юм болохоор ургацаг гэж нэрлэв. Ургацаг. Ямар хэцүү үг вэ гэж нэрлсэн юм шиг байна л да. Миний биен дээр нүүрэн дээр хүзүүн дээр маш их байсан. Тэгээд нөгөө тоолт юм байна. Тэд ургацаг гэдгсэн чинь бараг 400-д бараг 500 байна гэсэн. Би чинь ер нь амар emotional хүн шүү дээ. Тэгээд ягаад ч юм надад ургацаг гэдэг үг нь өөрөө амар муухай санагдаад. Тэгээд хоёрт ингээд нэг их тийм их байна гэж би ерөөсө бодоагүй. Тэгээд ингээ хувцаа бүгдийн тайлаад ингээ naked заяа бүр ингээ шавшаалтан. Тэгээд би угаасаа яг амар insecure ахгүй юу ингээд биеийнхаа хэсэгт. Өчигдөр номдах тос хөхтэй бүх хэсэгт нь бас нүг түрхэж чадаагүй юм шиг байгаа юм. Тэгээд зарим хэсэг нь амар өвдөд. Тэгээд би уйлаад. Тэгээ эмч төсөөлөгч хоёр маань бас давхар сандраад яана гэд уйлуулчлаа гэд. Гэтэ би өөр нь бол амар гүргэр ахгүй юу. Одоо ийм эрүүл мэндийн төлөө, гоо сайхны төлөө гэсэн юмд бол би амар гүргэр ханддаг заяа.
За энэ ингээл болоод дуусчихна. Болоод дуусчих юм бол би ингээд гоё ирүүл болно. Гоё болно гэд нэг яаж байгаад ингээд миний утас бүр амар их дуугараад тэгээ угаасаа би яг нэг ганцхан цаг л зөвхөн нүрэл лазерд болно гэж бодож ажиллаа төлөвлөж очсон байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг 2 3 цаг болсон. Тэгээ мэдээж миний ажлын утас дуурах нь ойлгомжтой. Тэгээд мэдхгүй ингээд амар олон юм давхцаад бүр ингээд темптэй болоод яа тэгээд би болчихсон. Одоо ч гэсэн ойлгох гад байна. Тэг ингээд энэ бүх цэгэн одоо нэг юм хард холбонууд байгаа шүү дээ. Эднээс бүгдээрээ ургацаг байсан гэж боддоо. Би харуулах гэж юм тэгээд иймэрхүү юм харж чаддгүй хүмүүсээ бол бичлэгээ гүйлгээрээ эсвэл зүгээр битээ үзээрэй. Ийм болчихсон. Тэгээ гэртээ ирээд сайхан шүлуугаад арай дэртлээ. Тэгээ төвшөө надад тийм хөргөн цэцэг үлдээсэн байна. Намайг ирэхэд энэ цэцэг гой бүгдээрээ дэлгэрсэн байна заа юу гэд утсаар. Төвшөөгийн реакцныг харцгаая. Төвшөөд ерөөсөө хэлээгүй. Тэгээ би гонгинох гэж байна төвшөө рүү залгаад. Хэрэг хүсээ. 500 би 500 өөр гасаа. лазертаа урснаас хойш 4 дахь өдөр. Тэгээд би зүгээр нэг альчуур халуусанд жоохон норгож байгаад ингээд хөнгөн дараад арчаадсэн. Өнөөдөр нэг зөөлхөн угааж цэвэрлэлээ. Тэгэхгүй бол одоо ер нь л ингээд хуурай байх тусмаа 5 нь хурдан ундаг гэсэн. Арс арчилгаа хийгээд ч юм уу ингээд норгоод байх тусам зөөлрөөд юу нөгөө 5 нь унахал болдгоо юм байна л та. Тэгээд тэг ер нь 10 хоногийн дараа л зүгээр болох юм байна л та. Би орё л та. Тэгэл төвшөөтэй видео кол хийгээл арай дээрцэн ингээ уйлж муулаа нэг арай дээрцэн. Тэгээ уг нь эмч маань надад зөндөө анхааруулсан байхгүй. Эвгүй гэж хэлсэн ч гэсэн ингээд гарч ирээд нэлийн эвгүй тэгээ бүр ингээ шоконд ороод идэх шүү гэж зөндөө анхааруулсан. Тэгээ би чинь бас өөрийгөө тий ста баргийн юмд гэж бодсон чи өөрийгөө нэлийн өндрөөр үнэлсэн бэлээ. Эмнэлгээсээ гараад таксинд цуусан. Ажил руугаа явах гэснээр болоод шууд гэртээ ирээд ажлынхаа хувцсыг хайгаад олдгүй. Тэгээд тэр мөчөөд би баг гэртээ ирсээс баг 2 3 цагийн дараа би таксиндаа үлдээсэн биз гэдгийг ойлгож байгаа байхгүй. Ингээ зөв easy мэгээд ганцхан хувцастай байвал амар байдаг. Гэтэл би ингээд влогныхоо хинхийг утсан дээрээ бичдэг. Тэгэнгүүт ингээ камер нь дайггүй байх хэрэгтэй байгаад байхгүй юу. Тэгээд би өмнө нь 14 барьдаг байж байгаа 15 барьдаг болоод тэгээд камеранд нь болоод 15 болгож байгаа байхгүй юу. Гэсэн чинь энэ 15 easy юм уушдаг. Яалтч ингээ 2 утас маллаж авах ер нь бол амар ядаргаатай байдаг. Жолооч руугаа ярьсан чинь чамайг суусаас хойш зөндөө хүн суусан штэ. Тэгээ би машинаа үзлээ байхгүй байна гэд. Тэгээд Find My дээрээ харсан чинь Олимп хотхны тэнд гэдэг байршил гарч ирээд миний дараагийн суусан хүн хаана буусан бэ гэдэг хэвгүй. Тэгсэн чинь чиний яг буусан газраас суугаад Олимп хотхны тэнд буусан юм байна гэдэг хэвгүй. Тэгээд яг энэ ингээ матч хийж байгаа зү. Яа бүр яац өдөр вэ? Нөгөө ажлынхаа утсыг таксинд үлдээгээ буучиж. Нөгөө энэ утас маань болохоор нөгөө гол энэ зам байгаа хгүй юу? Ийш явахаар нөгөө Encanto Sport Complex гээд Encanto-гийн байрнууд л болж таарчаад байна. Тэгэнгүүт би за яг миний дараагийн суусан хүн л авцсан юм байна. Тэгээд дугаарыг нь олж өгөөд тэгээ би ярих гэсэн чи юу гэж ярих вэ гэдээ бүр амар бодоод төвшөөрөө залгаж хэлээд ингээд гээ саяны ярьсан юмнуудыг хэлсэн чинь төвшөө за юу очих надад өгчих эргэтэй үе ярих юм бол шал өөр байна ах би яриад өгье гээ. За тэгээд хүлээх мөч. Яна. Яв тэр хүн аваагүй юм шиг байна уу гэд хэлдэвхгүй. Ингээд амар ихтгэлтэй би өстой тийм юм биш аваагүй. Тэгээд төвшөө за тэгвэл би тэд ингээд UB Cap-тай яриад цагдаа магтаад өрөөдлөх гэж байна. Тэг өөртөө ч холбогдох шүү гэх нэг жоохон тиймэрхүү талаас нь ярьсан чаа асуудалгүй би ингээд цагдаад очиад мэдүүлэг зэдүүлэх хөхөд ямар ч асуудалгүй туслахад болно
гэж яриад байна. Тэгээ авсан хүн эзэж ингэж ярихгүй штэ. Жолоочч авсан юм шүү гэх. Тэгээ төвшөө болохоор жолооч авсан гэж бодоод би болохоор миний дараагийн суусан хүн авсан гэж бодоод тэгээ би төвшөөд хэлсэн байхгүй. Би жолоочтой амар итгээд байна гэсэн чинь төвшөө амар ухаантай заяа бүр яа. Ер нь бол төвшөө амар юм дээр амар мундаг байд юм а. Утасны дугаарыг нь Facebook дээр болон Google-аас хийж хайсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь сургалтын төв гарч ирсэн гэсэн. Сүрдүүлэх маягтай текст мессеж бичсэн байна. Би ингээд чиний ер нь хувийн бүх мэдээллүүдийг хинхийг нь олчлоо. Чи ингээд сургалтын төв ажилладаг. Ер нь ингээд хоёлаа ингээд цагдаа сэргийлэх гээд ингэх юм бол би баг нэг хэдхэн л цагийн асуудал болох гээд байна. Чамайг ингээд олохын тулд хоёлаа ингэж хинхэндээ төвөг удахгүйгээр чи зүгээр яг одоо миний утсыг буцаагаад UBCAP хөргөлтөөр өгөө явуулчихаа. Тэгэх юм бол би чамд урамшуулал өгөө. Утас олсон гээд. Ямар зөөлх ярьж байна. Өдөө. Сонсоод исэн чи өсөө бүр аюу зөөлх яриад. Одоо нөө дууга тавиараа зөө. Ингэсэн бохгүй юу? Би яг тэр эмгтэйг нь олонгуутлаа дугаараа эхлээд олцсон байгаа шүү дээ. Тэгээ залгаад эхлээд юу гэсэн боломж болгоод үзье гээд. Тэгсэн чи айгүй зөв хүн шиг яриадсан байхгүй юу? Би олсон бол үхсэн өстөө олоогүй. Тэгээ чамаас чи хүн суугаагүй гэж хэлсэн байхгүй юу? Хариу бичтгүй. Эхлээд зөөл хэлсэн байхгүй юу? Тэгээд хариу бичихгүй 10 минут болохоор нь энэ авцсан юм байна. Тэг хараад чи буруу өндөр оролдоо тань. Би чамаа мэдж байгаа шүү. 30 минутын дараа за хаби явуулчих гэсэн. Ихчүүл биш заяа. 20-с 25 ав ч юм уу. Тэгээ дугаарыг Facebook-аас хайсан байхгүй. Тэгсэн чинь нэг сургалтын төвтэйсэн. Тэгээ баг тэр бичлэг дээрээс өмнө бахад хоёр тийм өөр нэг юм бичлэг хийцээсэн байхгүй. 10 минутын дараа таксинд хийчлээ гэдэг нөгөө илгээх кодыг явуулсан байхгүй. Тэгэхээр бараа очихоор мөнгийг болно. Тэгээ чам руу яриад тэгээ чи гарч таксинаас буцаа авсан шүү дээ. Буцаахаа би нөгөө хүн лөө 200 150 өглөө. Явуулахдаа яг тайлбар дээр дараа хүний юм бол өгж байгаараа ирэхэд тийм. Никавигүй. Тэгээ тэр надад тусалсан UBCAP-ийн жолооч ахт би бас 30k өгсөн. Төшөө надруу заамиа одоо UBCAP-аар уцаж очиж байгаа шүү буугаад авчих гээ. Тэгээд бууж авах хүртэл надад амар айцтай байсан. Ягаад ч юм ингээд нэг тийм нөгөө уцын маань олсон хүн өөр ингээд олон хүмүүстэй ирсэн байж ивэл яана мана гэж бодож модоо тэгээ за ресепшнтэй камертай юм чиндээ гэж бодоод манайх ингээд нэг давхартай ингээд нийтийн 0-тай байхгүй. Тэгсэн чи тэр 0-оос ингээд ийм хар масктай хар малгайтай хар гүйтгтэй хүн ингээд араас гарч ирдэг байхгүй. Тэгээ миний бүр зургс авлаа. Яана гэсэн иргэн харсан чи нөгөө хүчийг амар хурдан алхаад идэг байхгүй. Тэгээ би бүр ингээд баг ухаалцсан баха. Тэгээд гэсэн чи нөгөө хүн зүгээр л хажуугаар зөрөө явцсан. Тэгээ тийм мен тэгээ та хэрвээ ямар нэг уцаалсан бол эзэнд нь буцаагаад өгчөж байгаарэ. Тэгээд нэг иймэрхүү кино шиг юм болсон байна да. Би эстэй чиний мөнгөийг хүнээс авдаггүй эстэй. Ямар мөнгө? Чи андарч хүний дансаар 600 хийлээ. Мэдгүй би ингээд ер нь л нэг юм амар сонин зөрөггүй гэх юм уу ингээд амар тийм хохироод үлддэг төрлийн хүн юм шиг байгаа. Тэр ихтэй амар сонин тохиолдол шүү. Би ингээд нэг хүн рүү мөнгө явуулах гад над руу дансны дугаараа явуулсан. Тэгсэн чи би дансыг буруу хийсэн байгаа хгүй. Дансыг нандурсан. Гэхдээ ижлэх нэртэй хүн байж таарсан. Банкн дээр очиж өргөдөл гаргах юм билээ шүү дээ. Тэр чинь бас хувийн мэдээлэл болохоор утасны дугаар нь. Тэгээ би ингээд мөнгө андуураа явуулчихъя гингүүд банк надад утасны дугаарыг нь нөгөө хүнээсээ таны дугаарыг өгж болох уу гэж зөвшөөрөл авсны үндсэн дээр дугаарыг нь өгдөг. Тэгээд би дугаарлуун залгаад за ойлголоо гэж нэг хоноод би завгүй байна. Орой явуулъя гэж нэг хоноод. Мөнгө явуул завгүйсэн. Руугаар завгүй. Тийм тэгснэ баг 3 дахь өдөр нь юу гэлээ их чинь өнөөдөр данснасаа мөнгө гаргах юм уу өдөр ч үлээ. Чи явахгүй яах вэ гэсэн. Тийм би их чинь одоо ингээд орж ирсэн орлогыг гаргадаггүй штэ гэж зэрэг шиг намайг нэг тийм явуулаадсан байхгүй. Тэгээ би ягаад ч ингээд явуулчихна гэ итгээл ингээд амар зөөлөн яриалсэн. Тэгээд төвшөө чи нөгөө мөнгө авсан уу гэд би аваагүй 2 3 хон чи нэгсэн чи төвшөө аль утсыг аваад ирээ. Тэгээд баг дахиад аваад. Тэгээ би чумаа бүдэл хэдэн би чам. Хүнийг тулгах сүрдүүлэх нэг иймэрхүү характер хизээж гарахгүй заяа. Бараг л одоо би ч өгн ингээд мөнгө нэг төрлийн алдчихад байгаа шүү дээ. Миний буруу л та. Би өөрөө буруу явуулсан. Гэхдээ ингээд уучлаарай та боломжтой бол миний мөнгийг өгчөж болох уу? Бараг төвшөө яриад таслаад миний дансад мөнгө орсон. Нэг зүйлэн баг нэг юм амар балер байсан.
Breaking Bad үзсэн. Breaking. Нэг нь хатуу нэг нь зөөлөн бахад болно доо тий.